Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ эрүүл мэндийн боловсролын ээлжид дугаар осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ сэдвт подкастаа хүрэхэд бэлэн боллоо. Юуны төрөнд гэмтэл гэдэг нь осол, доргилт, унах, цохигдох зэрэг зэвсэг төртөх ямар нэг гадны хүчин зүйлийн нөлөөгөөр биеийн дотор эртэн болон ясны бүтцүүд хамт өөрчлөгдсөнийг хэлдэг. Хүнд гэмтэл нь үхэлд хүргэх, хөгжлийн гэршилтэй болгох аюултай байдаг. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд механик эзэсүүл төртөж гэмтсэн 34 мянган хүн байсан ба үүний дийлэнх нь 30-аас 34 насных нь, харин 67.8% нь эрэгтэй хүүсний хүн ам байсан байна. Тэгвэл гэмтлийн 5 шалтгааныг дурдвал бусад зүйл мөргөх буюу цохигдсон тохиолдол 30%, өргөх, дамжуулах төхөөрөмж хэрэгсэлд гэмтсэн тохиолдол 8%, шидэгдсэн, нугарсан, унсан зүйл төрсөн тохиолдол 10.8%, хоёр зүйлийн дунд хавчуулагдаж шахагдсан тохиолдол 9.8%, хутга, мис, сэлэм төрсөн тохиолдол 8.8%-ийг эзлэж байна. Мөн осол гэмтлийн шалтгаанд нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг дурдвал 35.6% нь санамсаргүй байдлаар ортох, 16.5% нь амиа хорлох, 12.4% нь зам тээврийн осол, 10.8% нь байгалийн хүчин зүйл төртөх, 6.5% нь уналт бэртэлтийн шалтгаанаар нас орж байна. Манай Сум орон нутагт хамгийн их тохиолддог осол гэмтэл нь зам тээврийн осол байдаг. Учир нь манай Сум нь хойд хэсгээрээ олон улсын босоо тэнхилгийн засмал зам, урд хэсгээрээ уул уурхайн засмал замтай. Аль талдаа зөрчил хөдөлгөөн нэгтгэхийн улмаас энэ төрлийн осол гэмтэл нь их гардаг. Жишээ нь 2025 оны байдлаар Сумын хэмжээнд 18 осол гэмтэл бүртгэгдснээс нас баралт 6, үүний 4 нь зам тээврийн осол, 1 нь амиа хорлолт, бусад шалтгаанд нас баралт 1 тус бүртгэгдсэн байдаг. Осол гэмтлийн нөхцөл нь зам тээвэр, албан байгууллага, ахуйн, байгалийн хүрээний нөхцөл байдаг. Иймээс бид осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд наад зах нь машин техниктэй зөв харьцах, аюулгүй байдлын үүднээс аян замд гарах тохиолдол бүртээ техникийн бүрэн бүтэн байдал, түш зэргийг сайдар шалгаж, альтаргаагуулгаатай байгалийн гамшиг үед анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй. Мөн ахуйн нөхцөлд хутга, хадуур, тасдагч, цахилгаан хэрэгсэл зэргийг шалгаж, гал гарах, тогонд цохиулах, угаартах, түлэгдэх зэрэг осол гарч болох тул хамгаалах хувцас хэрэгсэл болон аюулгүй байдлыг шалгахад болгоомжтой ажиллах хэрэгтэй. Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ахмад насны хувьд явгнаас унах эрсдлээс сэргийлж, аюулгүй байдлын үүднээс гэртээ эрсдлийн үнэлгээ хийж, үнэлгээгээр илэрсэн зөрчил, осол үлдэгдэж болзошгүй зүйлээс урьдчилан сэргийлж, солих, хаях зэргээр аюулгүй нөхцөлөө бүрдүүлэх нь чухал юм аа. Хэрэв осол гэмтэл гарвал хамгийн түрүүнд бид тухайн осол гэмтэл болсон зэгээс холдож, аюулгүй газар байрлаж дараа нь эмнэлгийн түргэн тусламж дуудах хэрэгтэй. Гэхдээ хугарал, гэмтэл, их хэмжээний цус алдалт, осол төртөгч ухаангүй байдалтай буюу ноцтой ослын үед түргэн тусламж дуудах ба хөнгөн осол гэмтлийн үед эрүүл мэндийн тусламжийг гэрээр болон эрүүл мэндийн төвд ирж үзүүлэн шаардлагатай тусламжийг авахыг зөвлөж байна. Мөн иргэн осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх нь чухал. Жишээ нь осол болсон газар хаана, ямар осол болсон эсэхийг үнэлж, ослын газар ухаантай болон ухаангүй байгаа осолтгчийг ялгаж, ухаангүй бол сэргээх байрлалд оруулах, түргэн тусламж дуудах, утасны дугаарыг мэддэг, ухаантай осолтгч байвал аюулгүй газар хүргэж харахад биеийн байдал нь хэр байгаа талаар мэдээлэх зэрэг тусламж үйлчилгээц үзүүлж чадахгүй байвал сайн байна. Манай Сумын хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс 2026 он гарснаас хойш 2 удаа цас сэвэрлэж нийт 300 кг давс татсан байдаг. Харин эрүүл мэндийн төвийн хувьд ажлагчдын таатай ажиллах нөхцөл болон үйлчлүүлэгчийн үйлчлүүлэх аюулгүй байдлыг хангаж, байгууллагын эргэн тойрны цас сэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, ахмад насны явгнаас унах эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.